Ингээд тохиолдож гараад заа юу. Ингээд нулимс ингээд бөмбөрч гарч ирээд заа ингээд. Манайхаа би хараа би дөнгөж сая ажилласаа ирсэн байхгүй юу. Би ер нь л одоо жоохон юм шамарсан байдалтай байгаа. Дөнгөж гэртээ орж ирлээ. Гэрийнхээ гадаанаас ийм илгээмж авчирлаа. Ямар ч камер авсан. Нөгөө нэг Монгол инфлюенсерүүд чинь бүгдээрээ нөгөө нэг Osmo Pocket хэрэгэлдэг шүү дээ. Ихтэй би арай өөр байх гад хүмүүсээс гэж аахгүй юу. Одоо би зүгээр ингээд энийг авах юм бол арай юм гоё бичлэг хийхэд тухтай ингээд юм олон төрлийн өнцгөөс бичиж болох юм байна гэж бодоод авсаахгүй юу. Instagram дээр бичлэг хийж эхлэхэд ер нь бол 6 сар, одоо 7 сар болж байгаа юм байна. 7 сарын хугацаанд 12,700 орчим ер нь бол жоохон гайгүй ер нь л амжилттай байгаад байна гэж бодоод байгаа хгүй юу? Үгүй юу. Тэгээд ер нь бол одоо YouTube дээр ч гэсэн нөгөө нэг гайгүй бичлэг хийж эхлээд YouTube дээр бичлэг хийгээд бол нэг 2 сар болж байна уу? Нэг сар хагас багас болж байгаа юм байна. Нэр 1000 subscribers хүрсэн YouTube дээрээ. Тэр яг тэгээ олон долоо юм ярихын оронд байна штэ бүгдээрээ. Энийгээ хурдан задлаа. Ямар сайн өнөртэй вэ яа. Яг камер нь өөрөө байна заяа. Яараа. Амар юмга царайлаг байгаа зү. Амар жижигхэн байгаа зүй хараа. Миний нэг шилний юутай тэнцүү штт. Ийм заяа. Тэнгүүдээ энийгээ одоо бүгдээ энд ингээ хийчихнэ. Одоо болохоор энэ артлынх нь том дэлгэц заагаад энэ нь ингээд дэлгэцийг ингээд дэш нь ингэж харуулад ингээд ийм камер болчихсон. So cute. Маргааш би энэ камераараа бичлэг хийж байгаа. Маргааш ер нь бол би нөгөө нэг Instagram-ийнхаа рилийг хийх байхгүй юу? Тэгтээ ер нь бол энэ камера бүгдийг нь бүх өдөржингөө ашиглаад явж үзье гэж бодлоо. Тэг ингээ бас YouTube дээр ч гэсэн бичлэг оруулнаа. Тийм болохоор өнөөдөр баг бүтэн сая өдөр би бичлэг оруулж байгаа байх гэж найдаа. Тэг бүтэн сая өдрийн мэнд хүргэе. Одоо миний маргааш өдөр хэрхэн өнгөрснийг хараарай. Гэгээ сайхан өглөө нэмэн. Би одоо гэрээсээ гарах гад ер нь бол юма бэлттэй ингээ байж гэн. Өнөөдөр өглөө шууд сэрэл шууд бичлэгээ хийгээл ингээл явж байгаа л. Тэгээ ашгүй гайгүй 7 гээд яг 7-д ирсэн байхгүй юу? Бассан бүр. Тэгээд тэгсэн болохоор ер нь бол сайхан амжаад жоохон эрт гарах гад байсан болохоор жоохон ингээд 10 минут хүлээе та гэж бодоод байж байна. Тэгэд өнөөдөр бүгдээрээ нөгөө нэг Control My Day гэдэг challenge-ыг хийж байгаа. Тэгээд би шинэ авсан камераараа тэрийгээ бүгдийг нь бичээд их гоё байна. Гэтэ одоо reel маань ямар хуу болох нь уу гэдгийг бол сайн мэдэхгүй л байна л та. Ингээд энэ одоо миний анх удаа бичлэг хийж байгаа. Анх удаа энэ камераараа бичлэг хийж байгаа үе шүү дээ. Уцаараа бол ингээд нэг яаж игээл нэг юм бол балгаа бичдэг. Гэтэ одоо камераараа бичгээр бол их гоё юм байна. Намайг өнөөдөр хүмүүс ерөөсө чихвд битгий хэрэглээрэй гэсэн. Яг би тийм сонголтыг бичсэн л дээ. Гэтэ би бол ингээд чихвчгүй явснаас нэг л дуугаа өдөржин сонсдог би илүү үздэг байхгүй юу? Үзэх байхгүй юу? Нэг болсон байна. Одоо тэгээд бүгдээрээ хамтдаа комбини ороод өдрийн цайгаа уух гэж байна. Би ингээд нөгөө нэг Control My Day гэдэг дээрээ өдөржин нэг л сонсох эсвэл ерөөсөө дуу сонсохгүй чихвчгүй явна гэдгсэн шүү дээ. Тэгээ ямар дуу сонсох вэ гэд хүмүүсээс ингээд юмыг аж мэдвэр нөгөө өдөржин нэг дуу дахин сонсох нь ялчиж магадгүй гэж бодоод дууны санал авсан хгүй юу. Тэгсэн чинь хараа бүр ийм их санал ирсэн. Яваал. Би ч марга алдартай болж байгаа юм шүү дээ. Тэгээд тэгсэн чинь манай найз залуу маргааш ирэхээр болчлаа манайд.
дээрээс хичээлээ хийж байгаа гараад ирлээ. Одоо нэг юм идэх гэж бодож байна. Би хаана юу идэх вэ гэд хайгаад явж байна. Би энэ төмснөөс авч идэх гэсэн чинь энэ ажиллахгүй байгаа юм шиг байна. Тэгээ миний өвөө нь л ордог нэг юм солонгос том зах шиг юм байдаг байхгүй юу? Гоё идэх юм хумтай. Тэгээ бас солонгос бараанууд хүнсний бараанууд зардаг. Тэгсэн чинь тэр дэлгүүр ерөөсөө олдохгүй ах юм. Ийм хол явсан нь ерөөсөө санагдахгүй ах юм. Энэ бүр арай л амар хол явчлаа. Их сонирхолтой юм. Идчихэр юм ерөөсөө байхгүй дандаа. Дубай чоколад энэ төр тиймэрхүү десертнүүд амар их байна. Тэгвэл hot dog бас байж болно л доо гэтээ. Би corn dog би өмнө идчихсэн болохоор дахиж идмээргүй санагдаад байхгүй. Уг нь тэр төмсийг идмээр байсан. Би өчигдөр нөгөө нэг бичлэгээ хийгээд ингээ гадуур өглөөнөөс эхлээд их жаргалтай явж иваа. Тэгээ гэрээсээ ингээл гараад сайхан ингээл эрт гарцсан сайхан 50 ингээл явбал яг метроны буудлын дээр очиод нэг хүнтэй ингээд яг ингээд зүрдэг байхгүй ингээд яг хоёр хүн ингээд сандраад битэйгээ зүрхгөөд яг нэг адилхан газар руу ингээд явж таардаг штеп. Тэгээ би өчигдөр тэгсэн байхгүй тэр хүнтэй. Тэгээд ингээд ингэж яваад би энэ талаар нэгээ зөрөөд гарсан чинь тэр хүн ингээд миний хажуудлаар гарахтаа намайг ингээд бүр ингэж тохиолдож гараад заяа. Бүр амар өвчтэй. Одоо бараг Ааштай харагдахгүй л байна л. Гэтэ ингээд энд бүр ингээд амар өвдөд бүр би бүр амьдралдаа хүнд тийж ингээд цохиулж ч юм уу самсартай юм уу санаанд өгөөр тийж цохиулж ерөөсөө үзээгүй байхгүй юу. Тэгээд аим шигтэй өвдөө. Тэгээ яг ингээд уйлгаад нэг нулимс ингээд бөмбөрч гарч ирээ заа ингээд гэд ингээд тэгэл баахан хүмүүсийн нэг зөндөө хүмүүс байж байгаа мөртлөө ингээд намайг ерөөсөө ингээд харсан хүмүүс ч гэсэн ингээд ерөөсөө тоогоогүй царайлал ингээд явсан даа. Би ингээд гэл ингээд уйлах гал тэгэл ингээд буцаж нулимсаа ингээд дайлгаж аваал тэгэл яг метронд суугаал сургууль руу явсан л да. Тэгтэл тэр бүр өглөөг маань бол үнэхээр аимшигтай ихлүүлсэн мөрч байлаа. Тэгээ би яг тэндээ ингээд явчаад тэгээ метроноос боо сургууль руугаа явж байхдаа ч гэсэн ингээд хүнтэй зөрхөөс бүр ингээд амар сандраад ингээд гинэ хүнтэй зөрсөн чинь гинт нэг юм дотор ингээд эвгүй болоод за. Яг хөө тэгээ өнөөдөр орой морой бол ингээд гайгүй байлаа л да хүнтэй зөрхөд. Гэтэл өчигдрийн тэр юу гэх юм асал гэхүү тэр үйл явдал надад бол их аимшигтай мэдрэмж төрлөө. Тэгээд ер нь Японд ингээд тиймэрхүү одоо амар тийм стресстэй хүмүүс тийж хүн зохиох ч юм уу тийм самсруу царайлж тийж одоо стрессээ гаргадаг хүмүүс зөндөө байдаг. Ер нь л метроны буудлын дээр ер нь нэлээд эвгүй хүмүүс байдаг заяа. Бүр ингээд метроны юм платформ байгаа штеп. Тэр лөө хүмүүсийг түлхэж стрессээ гаргадаг хүмүүс ч гэсэн байдаг. За амар угаад тэ. Тэгээд би тиймэрхүү задгаа юунаас лайлуулах холол зогсдог л доо. Тэгэл метроны буудлын ер нь л жоохон аюултай шүү гэж хэлмээр байна. Тийм л байна. Тэгээд өчигдөр бол бишгээ хийгээд рилэд ихсэн оролцсон байгаа. Рил маань бас их сайхан амжилттай явж байна. Хүмүүс ингээд амар гоё комментод үлдээсэн байлээ. Баярлаа. Тэгээд өчигдөр би ингээд нөгөөний хоол хийж байхдаа манай найз залуу ирж байгаа юм байна. Маргааш ирнэ гэд ярьсан шүү дээ. Тэгсэн чинь өчигдөр ирсэн заа юу. Тэг өнөөдөр бид бахан жоохон гадуур яваад тэгээд оройныхоо хоолыг идэх гэж байж байна. Тэр бүгдээрээ дараагийнхаа бүтэн сайн болгоныхоо влогоор эргээд уулзъя. Баяртай. 1000 subscribers хүрсэн баярлалаа.